Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн мэдээллийг нэгтгэн цахим системд бүрэн шилжүүлэх зорилгоор сургалтыг Дархуул аймагт зохион байгуулж байна. Өмчийн бүртгэлийн цахим систем нь төрийн өмчийн бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгүй болгох замаар төрийн өмчийн үр ашиггүй хөрөнгө оруулалтыг үгүй болгох, ил тод байдлыг хангах, нэгдсэн үр ашигтай болгож сайжруулах зорилготой юм. Монгол улсад төрийн болон орон нутгийн өмчийн нийт 7000 гаруй байгууллага байдаг. Үүнээс Дархуул аймагт орон нутгийн өмчөд 104, төрийн өмчөд 43 хуулийн этгээд байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн өмчөд нийт 104 байгууллагын 608 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэгдсэн шин цахим систем ашиглалтад орсноор нийт хөрөнгийн мэдээлэл иргэдэд нээлттэй болох юм а. Энэхүү систем нь одоо манай төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өмнө хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой цахим системтэй байсан. Тэгээд энэхүү системийг сайжруулахын үүднээс илүү шин сайжруулсан хөлбөрийг гаргаад одоо өнөөдөр Дархуул аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд болон холбогдох мэргэжлэнүүдэд энэхүү цахим системийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж үдээс хойших сургалтын дээр одоо практик тестийг хийхээр одоо яг эд явагдаж байна. Энэхүү систем нь цахим шилжснээр тухайн байгууллагын систем нь улсын бүртгэлийн ерөнхий газар, автоэврийн үндэсний төв, газар зохион байгуулалт, геодит зурагзын ерөнхий газар, сангийн яамны ПИМ форум, ПИМИШ гэсэн системтэй холбогдсноороо тухайн төрийн болон орон нутгийн мэдээлэл маань нэг том мэдээлэлтэй болж үнэн зөв дататай болно гэж илүү даваа талыг бий болгож байгаа юм аа. Манай систем нь иргэд олон нээлттэй портал систем, байгууллагад ашиглах систем, хяналтын систем гэсэн 3 төрлөөр бүрдэж байгаа. Иргэд олон нийтэд нээлттэй байгаа портал систем маань иргэд олон нийт маань түрээс дуудлага худалдаа агдлсан бараа гэсэн зэснээс одоо жишээ нь агдлсан барааны дэлгүүрээс тухайн иргэн маань тухайн байгууллага хөрөнгө агдлсан гэж тохиолдол агдлсан барааны дэлгүүрийн зэс рүү ороод өөрийн сонирхсон агдлсан барааг худалдан авах боломжтой. Түрээс дуудлага худалдаан дээр болохоор тухайн иргэн тухайн байгууллагын дуудлага худалдаанд захимаар хаанаас интернетийн нөхцөлд захимаар оролцоод ямар нэгэн хүний оролцоогүйгээр тийм ашиг сонирхлын зөрчил үүсгүйгээр оролцоод боломж бүрдүүлж байгаа юм аа. Түрээсийн хувьд бол тухайн төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд нь илүүдэлтэй байдал баг түрээслэх сонгон шалгуулалтыг портал систем дээр тавиад тухайн сонгон шалгуулалтанд иргэд аж ахуй нэгж маань материалын дагуу бүгдийн сонгон шалгуулалтын цахим орчинд оролцоод явах боломжийг бүрдүүлж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн нэгдсэн цахим систем нь энэ оны 10 дугаар сараас эхлэн хэрэглэж илжнэ.